Тэгээ нэг хоноод өглөө би одоо 7 цаг болж байна. Өглөө тамирчид Бёкос 5 цаг. Энэ газар бол 2022 онд хамгийн ихний гараа гарч ирсэн байгаа. Honda багийнхан ер нь нэлээд контент үзэж байгаа. Нэлээд одоо тоглолтыг ер нь нэлээд шахаж одоо явж байгаа. Топ одоо 5 дотор бол 2-3 тамирч өсөж байгаа. За тэгээ мэдээж одоо бүсэл багууд байна. Тэгээ чанаа бүгд тоглож шашгаж байгаа. Тэгээ бүгд зэврүү орон нутгийн цагаар 7 цаг 20 минут болж байна. Өглөө бид нар буудлаасаа 4 цэрээд 5 гэж гарсан. За тэмцээн бол ер нь шавтаргын шатруугаа орж ийн доо. Одоо үндсэндээ 4 гараа үлдсэн. Энэ гоё тэмцээн дуусгаад ердөө 5 өдөр үлдсэн байна. За Дүү Бинавидс ирсэн. За энэ жилээс манер Red Bull-ийн одоо малгайтай болсон. Red Bull-ийн тамирчин болсон доо үндсэндээ. За Бинавидс 23 оны Rally Raid-ийн дэлхийн аварга болсон. Энэний хувьд бол одоо энэ удаагийн тэмцээнд бас 15 минутын торгуул аваад нэлээд хойшоо шийдэгдсэн. Нийлбэр дөнгөөр нэг 7-8 байна 9 дээр явж байгаа. За амар салхитай өглөө байна. Саудид ирснээс хойш хамгийн сэрүүхэн хамгийн хүйтэн өдөр энд байна. За гарлаа манайхаа. За 450 хэдэн километрээс. Тэгээ дээрээс нь 200 км лайстай нийтдээ 670 орчим километрийг явахаар байна. Хүнд одоо Дакар болж байна яалчгүй. За тэгээд машинуудаас насаар аврах асуудлаа. Олон одоо дугуй хагалж байна. Маш одоо том хаттай чулуутай стейжүүдээр уралдаж байна. Нилээн одоо хатуу Дакар болж байна доо. Үйлдвэрийн багуудаас нилээн олон тамирчид хасагдлаа. Sam Sunderland хасагдсан. За Lorenzo Santolina хасагдсан. За тэгээд дээрээс нь Nasser Al-Attiyah хасагдлаа. Barreda хасагдлаа. Ron Pedrera хасагдлаа. Зөндөө олон тамирчид хасагдлаа да. За 42 дугаартай Францын тамирчин Adrien Van Buren, Honda багийн тамирчин. За Чилээр гараандаа гарахад бэлэн болсон. 11 дугаартай Ignacio Nacho Cornejo Florimo гараандаа гарахад бэлэн болсон. За Nacho гарсан. За 2 дугаартай Ozzy буюу одоо Австралийн тамирчин Алдар Toby Price ирсэн байна. Гараан дээр Gitem Red Bull-ийн тамирчин. За Can-Am, Mitsubishi гэдэг одоо Австралийн маш олон брэндийг төлөөлдөг тамирчин байгаа. Зураг хийчихэд ороод ирсэндээ өнөөдөр бол зургийн хайрцагтаа зураг ороож уралдаж байгаа. Toby-гийн хувьд бол одоо өнөөдөр урагшаага нэлээд шахаж орж ирнэ. Манерийн байрлал бол хамгийн ашигтай байрлал байгаа. 3 өдөр урагшаага нөгөө нэлээд шахаж уралдахад бол топ 5 дотор хангалттай орохоор ашигтай байрлал байгаа. За Sherco-гийн тамирчин 19 дугаартай Rue Gonzalez гараанд гарахад бэлэн болсон. За Rue-гийн хувьд бол тэмцээнийг үндсэндээ бол одоо этап хийн уралдаж байгаа. За яагаад гэвэл одоо уржигдрын этап төр техникийн саадлаар одоо 2 цаг гаруй хугацаа алдсан. Өнгөрсөн жил бол үер ус ихтэй, бороо ихтэй, шавар ихтэй байсан бол энэ жил бол харьцангуй одоо сэрүүхэн одоо Dakar болж байна. За 9 дугаартай Америкийн тамирчин Дакарын авраг Рики Брабек гарч ирсэн байна. За Калахарын цөлийн Ferrari хочтой 46 дугаартай Hero Motorsport багийн тамирчин Ross Branch гараанд гарахад бэлэн болсон байна. Ross Branch-ийн хувьд одоо энэ удаагийн Дакарыг нийлбэр дөнгөөр 2 дугаар байранд явж байгаа. За өнөөдрийн хувьд бол Branch болоо маш ашигтай байрлал гарч байна. За Hero багийн хувьд бол энэ жил одоо маш хатуу жил болж байна. Ганцхан Ross Branch-тай үлдсэн. Бусад тамирчдын хувьд бол одоо тэмцээнээ өндөрлүүлсэн. Себастьян Буллер бэртсэн. За тэгээд алдар тамирчин Juan Barreda Bort-ийн одоо моцикл эвдэрсэн. Тэгээ ер нь бол одоо яалтчгүй ганцхан Ross Branch үлдсэн. За Branch-ийн хувьд бол одоо яалтчгүй ганцаардж байна да. Гэтэ тэмцээнийг бол амжилттай өргөжлүүлж байгаа. Нийлбэр дөнгөөр 2 дугаар байранд явж байна. За Газын тамирчин Daniel Sanders, Австралийн тамирчин Chucky гараан дээр гарч ирсэн. За энэ жил бол маш дараахан уралдаж байгаа. Жилийн жил одоо хэрэг тарьж явдаг. Chucky-гийн хувьд бол одоо ур чадвар, за сэтгэл зүй, тоглог одоо мундаг залуухан. За яалчгүй одоо мундаг тамирчдын нэг. Гэхдээ энэ жил одоо яалчгүй бас топ 10 дээр л уралдаад байна да. Нэг 9-10 хавцаал яваад байна. Урагшаага уган жоохон дайраад өгвөл одоо бүрэн боломжтой. Sanders-ийн хувьд бол одоо маш яаралтай нэг подиум хийхгүй болохгүй байгаа. Нас нь ирсэн, цаг нь ирсэн. 5 дугаартай энэ газ
брендийг одоо энэ жил ганцаараа ирж байгаа. За аврах Sam Sunderland бол тэмцээнийг эрт өндөрлүүлсэн. Моциклээ эрт ивдсэн дээ. За энэ жил бол одоо тамирчдын гарын аягийн моциклүүд ер нь маш бага тааж шүү. За Mason Klein-ийн моцикл бол одоо нэрэ орилсоор байгаад бол маш эрт одоо тэмцээнийг орхисон. За Klein-ийн моцикл бол одоо үйлдвэрийн Ковигоос бол өөр одоо ид ангаар одоо тоноглож бэлдсэн байгаа. За манер бол эх жилийн такаас хүчтэй ирэх баха. За Алдарт 2016 оны 2 дугаар байрын одоо эзэн 142 дугаартай Словакийн тамирчин Stefani Svitko гараанд гарахад бэлэн болсон байна. За Slovnaftын тамирчин Svitkогийн хувьд бол үйлдвэрийн багийн тамирчдыг одоо ганцаараа ирээд батирж байгаа. Үйлдвэрийн багийн тамирчдыг сандрагдаг одоо ийм мундаг ир байгаа. Сэрүүгийн тамирчдад таатай. Гэхдээ яг гараа явах юм бол даарж байгаа л та. Тэгээ ер нь даарна гэдэг бол нөгөө булчин бүх юм чангараад ирэхээр нөгөө бие ингээд бие чангалаад явдал хүндрээ дураад ирдэг. Цэглээ ингээд хол явах тамирчдын хувьд бол бас төрөг нөлөө бас байгаа. За 145 дугаартай спортын мастер Ганц зөрөг гараандаа гарахад бэлэн болсон. Ганцгийн хувьд 46 дахь удаагийн Dakar Rally-д амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байна. За манай Ганцгийн хувьд өнөөдөр тэмцээний special stage буюу уралдаанд 400 гаруй километрийг одоо туулж барайлна. Хаял хотоос Алуула хот хүртэл хүнд хэцүү одоо хүүтэн салхитай өдөр уралдах нэ. За Ганцаатай амжилт хүсье гарлаа. За Ганцаа мань гараа явчлаа. Одоо бид нар Хаялаас Алуула хүртэл энэ чинь бид нар Хаял хотоос 80 орчим километрийн зайд ирсэн байгаа. Буцаад Хаял ороод ингээ явна гэхээр 600 км-ийг туулах гэж шиг байна. Өнөөдрийн барай дараагийн бивок бол Алуула хотод тэмцээн эхэлсэн газар очино. За тэгээ маргааш бол Алуулагаас Алуула гэж цэцэглэнэ. Тэгээд нөгөөдөр Алуулагаас Ямбуугаас Ямбуу гэх тэмцээн үндсэндээ шавтрагын шатанда орсон. Gobi, mais le grand montagne là-bas. Ouais, bah oui. J'adore. Vous avez un pays magnifique. Je fais la COP année 2022, le Dakar Rally. C'est vrai? Oui. Эртрак нөгөө 21 онд сэлгэж явж байгаа нөгөө эртрак нөгөө янзлж үзсэн байсан. Залуу байна. Тэгээд би явж ирсэн шүү дээ гэж байна. Түрүү би явж ирсэн чинь та нар монголчууд үгүй тийм. Сэлгэж явж ирсэн шүү дээ. Тэр ралли хоёрын чинь бүрэл медалист энд байна шүү дээ гэсэн чинь. Вуу гэдэг. Тэмүүж гэж вуу гэдэг. DSS дээр ирсэн байна. За өнөөдрийн гараанд Honda багийн тамирчин 42 дугаартай Adrien Van Buren Францээр гарааг хагалж гарнаа. Өчигдрийн этапын аврах хийсэн байгаа. Тэгээ өнөөдөр тамирчдад бол их сайхан өдөр болох нэ. Эхний нэг 2 цаг ч юм уу 3 цаг орчим бол сайхан сэрүүхэн уралдах нь да. Нар бол дээшээ хөөрсөн. Өнөөдөр бол гараа жоох орой гарч байгаа. За одоо үндсэндээ 20 секунд 30 секундын дараа гараа гарлаа. Энэ жил маш ашигтай байрлалд уралж байгаа. Van Buren-ийн хувьд бол одоо энэ жил маш гоё байрлалд уралдаж байгаа да. Нийлбэр дөнгөөр 3 дугаар байранд явж байгаа. За Ross Branch-аас нэг хэдэн минут байсан байна. 4-5 минутын зайтай. За Ricky Barabek Америкийн тамирчин 9 дугаартай Monster Honda багийн тамирчин гарахад бэлэн болсон. Өнөөдөр тэмцээнийг хагалж Honda-гийнхан гарч байна. За Ricky Barabek-ийн хувьд бол тэмцээнийг тэргүүлж байгаа. Barabek-ийн хувьд бол тэмцээнийг одоо энэ жил лид хийж тэргүүлж байгаа. За тэгээд Honda багийн хувьд бол одоо топ дотор 3 тамирчин өсөж байгаа. За Чилэр DJ Pablo гэж байгаа. DJ Pablo гараандаа гарахад бэлэн болсон байна.
За Пабло. За өмнөд Африкийн сайр гараанд гарахад бэлэн болсон. Гарлаа. За Faster 77 гараанд гарахад бэлэн болсон доо. За Словакийн сайр Стефани Свитко гараанд гарахад бэлэн болсон 142 дугаартай. Свитко ч 16 оны Дакарын 2 дугаар өрийн шагналд байртай. Мундаг ир. Тэгээ Дакарт бол одоо Свитко шиг чангэр бол бас ховор шүү дээ. Свитко бол одоо арын албанд бол нэг жолооч нэг механиктайгаар ирдэг. Тэгээ гуруулаа ирээд Дакарыг одоо ирээд сандрагчаад яваад өгдөг. Ийм аюултай тамирчин. За Руган Залус Шеркогийн өнөөдрийн байдлаар одоо бага ахалж яваа. 19 дугаартай тамирчин гараанд гарахад бэлэн болж байна. Араб хийсэн зүд Монгол хүн оллоо. За юу вэ цаар? За юу вэ? За Hello my friend. За Toyota Gazoo Racing багийн мундаг ир одоо Лукас Моресийн зогсож байна. Түүний одоо cover бол энэ жил Призгонскигийн алдарт тамирчин, Польшийн тамирчин Призгонскигийн co-driver ажиллаж байгаа. За Бразил ирийн одоо cover ажиллаж байгаа. Энэ хоёр бол бас за топ 1 4 5 дээр явж байгаа да. Дугууныхаа хийгэл тааруулаад байна. Өнөөдрийн замд. За 13 удаагийн аваргаар яваа да. За Мистер Дакар алдарт Стефани Питер Хансл энэ жил фейлдсэн жоо ууртайгаа. За манайхан зураг авах болж байна да. Мистер Дакар таамт. Дакарт одоо 14 жил 14 удаа төрүүлсэн. За мотоциклийн доомог, за тэгээ машины доомог. Дакар гэдэг уралдааныг бол энэ хөнгүүгээр зүүрлэхийн аргагүй байдаг. Тэгээ Францын одоо алдартай одоо энэ хүний судсаар бол одоо бензин, моторын маск бас бүхэл юм уралсаж байгаа да. Яалч одоо аврах. За Audi багийн хувьд энэ жил одоо тэргүүллийг авсан явж байгаа. За Мартин Прокопийн машин гарч ирсэн байна. За өчтөр уржидэр бидэд таарж 22 онд авч ирсэн зургуудаа даруулж ирсэн. За тэгээд Брайди обуута би Гудричийн дугуйтай машин нь бол ингээд харагдаж байна. Вегрийн амаржинтай. Ер нь бол тэгээд энэ машинууд бол худалдаанд авахгүй прототип машинууд. За манайстай адилхан нөгөө ус нөгөө уралдаанд лайсенд явахдаа машинаа тестлэхдээ энэ төр хийдэг. Хаалтыг урдаа нөгөө бид чинь картон цаас хийдэг. Энэ хэд бол бас яг адилхан хийгээ сая тэрийгээ сугалж байна. За Instagram дээр хийсэн бичлэгүүдийн одоо тэдний медиа багийнхан бидний нөгөө гараан дээр авсан бичлэгүүдийг сошиалаар явуулж өгөөч. Бид нар энийг чинь пост хийсэн гээд 2 бичлэг авсан. Прокопийн багийнхан. Эхний өдрийн сүүл дунд нэг өдөр авсан. За Прокоп Читканерын экипаж уралдаандаа гарахад бэлэн болсон байна. За машины ангилал бол ерөнхийдөө топ 3 бол ер нь бол бусдаас тасарсан байгаа. Ялангуяа эхний 2 бол за Карлос Сайнз, Себастьян Лёб хоёрын хооронд бол чанга өсөлтөө өргөж байгаа. За тэнцээнд дуусахад үндсэндээ одоо ингээд 3хан одоо этап үлдээд байна. Өнөөдрөөс бол том багуудын хооронд бол том тулаан болноо. Илүү их одоо шимтэж үзээрэй гэж хүсье манайхаа. Себастьян Лёб гэдэг WRC-гийн 9 удаагийн авраг, Дакарын мөнгөн медальтай авраг авч үзээгөө одоо аврагын төлөө өрсөлдөж байгаа. За гараа гарахад 3 минуттай байгаа. Тэгээд Лёб аврагын хувьд бол одоо гарааны зурвас дээр жоохон хоцорж ирлээ. Амар сандралтай байна. За ер нь нэлээд тийлттэй л орж ирсэн. Сая бол манерийн хувьд одоо энэ удаагийн тэмцээнд авраг авах бүрэн боломжтой. Анхныхаа Дакарын одоо аврагыг авахгаа доголдолтой. Тэгээд дээрэс нь өрсөлдөө өндөр байгаа. Карлос Сайнзаас бас нэг 10 хэдэн минут орчмын зайтай байгаа. Одоо 3 өдөр үлдсэн учраас манерийн хувьд бол одоо нэлээд
депресстэй нэлээд одоо чанга өрсөлдөөн өрнөж байна. За хойноос нь Audi баг бол одоо хөөхөн тодорхой. Маш одоо чанга дахиар болж байна да. За гараа хахад бэлэн болсон. Жо бавраг цагаасаа жоо хоцорж ирсэн. Нэлээд депресстэй байгаа. Гараа гарах гэж байна. За гараа гарлаа да. Я Лукас Морес гараанда гарах гэж байна. Хүний алга ус дахиад үзэл явж байгаа юм да. Манай тек гайд яа чуулчтай тоглоцсон юм чи. За дахиад стейж 10 өндөрсөн. За манай газаргын эндуурочд ирсэн. Манай Бунка, Хаскик Club, 2 такт, Шерко бүгдээрээ ирсэн. Энд талан тэр уулны тэнд байгаа. Талан тэнд сүүдэрт байгаа. За тэгээд ганцаагаа дэмжиж явж ин да. Гоё наа гоё. Гялгаар орж ирлээ шүү дээ. За авгүй юу. Гоё орчихлээ гоё. Чао Тити. Би буруу замаар Wi-Fi алдчихсан. Тэгээ тэрийг авчаад буцаад орж ирсэн. Гайг өнөөдөр харин гайгүй. Яа, хамгийн гайгүй зам юм байна. Хамгийн гайгүй зам. Чамаг ларлаа. За их зүгүүцсэн. Чамаг ларлаа. Босоо чамаг хараад яг юу хуу арах замаа авчихсан. За өнөөдөр стейж 10 дуусгаад ирлээ. Стейж 10 бол ер нь эхлээд юу вэ? 150 замаар яваад 373 км-ийн уралдаан боллоо. Энэ дэвшлээс хойш ер нь хамгийн хурдтай гэх юм уу арай бартаасаа багтаа хурдан явах боломжтой гоё стейж байлаа. Ер нь ирснээс хойш дандаа хад чулуу, элсэн манхан, хад чулуу, элсэн манхан, элс чулуу холилдсон замч гэдэг юм ингээл айгүй хэцүү ус. Өнөөдөр бол нэг жоохон гар үл амраагаад нэг юм тал дээр Монголд байгаа юм шиг сайхан цалтгатуулаад авхлаа. Бас тэр нь гоё байлаа. Тэгээд өнөөдөр бол яг гоё эртч ирлээ, enjoy хийж чадлаа. Тэгэхээр гоё явлаа. Мотоцикл техник гоё байна. Ямар ч асуудал гарахгүй байна. Угаасаа энэ нөхдөд ч одоо ингээд шүнжэнгөө хамаг юмын цэвэрлэл, тосмаас хамаг юмнуудын шалгаа, цахилгаануудын шалгаа өглөө болоход бэлэн болгоо. Шүнжэнгөө ер нь орилуулд юм аа. Тэгээд нэг нэгээр нь явж тестлэн шүн. Өглөө осоод ирэхэд сайхан бэлэн болчихсон байна. Ямар ч асуудал байхгүй мотоцикл. 2 хоногт нэг шинэ дугуй тавиад өгчин. Мотоциклд бол санаа зовхон байхгүй, итгэлтэй явж чадж байгаа. Мотоцикл мэдээж асуудал гараад ивэл айгүй хэцүү. Жижиг сажиг юмнаас болоод асуудал гараад ивэл явж чадахгүй. Саатуул айгүй төвхтэй болно. Мэргэжлийн юм гоё багтаа явах бас айгүй том давуу тал болж байна. Өнөөдөр чи 10 дугаар стейж гэж байгаа боловч яг үүндээ уралдаад 12 хоног уралдчихж байгаа байхгүй. Прологтойгоо нийлээд MT Quattro 2 хоногийг нэмчил, 2 өдрийг нэмчил 12 хоног болчихлоо. Энэ хооронд чи 2 марафон стейж болчихж байгаа юм. Элсэн дээр нэг өмнө 3 дахь стейж дахиад нэг марафон. Миний төсөөснөөс бол айгүй хүнд ралли байлаа. Байлаа гэж дуусаагүй нэ. Одоо 2 хоног үлдсэн. Нуруу жоохон өгдөө яваад байгаа. Нурууны зүүн талдаа нэг жоохон гинтэлтэй байхгүй. Өнөөдөр дундын барин дээр бүр очсон чинь өгдөө болдгоо. Тэгэхээр нэг өвчин амдагч эмчээс нь олоод дууссан.
Тэрийг уугаад тэгээ гарсан чи нурууны өвчин нам болоод айгүй гоё явж бүр ингээд би хөнгөрсөн юм шиг айгүй гоё байлаа. Ер нь айгүй тийм бэртэл айгүй сайн одоо эмчилж ингэж тордож явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол жоохон юмнаас болоод тэр чинь ингээ удаа яваад ирэхээр ингээл боломд амжраал хүндрээл байгаа байхгүй. Тэрийг газ эмчт ийм уух хэрэгтэй уугаал тэгэл явах хэрэгтэй юм байна. Дакар бол Дакар. Би угаасаа чанк гэдгийг мэдчихлээсэ. Өмнө Мароккт ч гэсэн явж байсан. Ер нь бол Монголын ралли, гадны ралли одоо олон раллид явлаа. Тэгээд харьцуулаад үзэхэд бол энэ гадны энэ том ралли бол үзээш амархан байдгүй. Ер нь бол айгүй үнд байдаг. Тэгээд тэр жишгээр л болж юм. Тэгээд Дакар бол одоо Марокктой харьцуулахад гэх юм. Би Мароккт бол нэг ч удаа шөнө ирж үзээгүй шүү дээ. Дандаа өдөр сайхан дуусгаад явчихдаг. Тэгэхээр энд бол одоо сүүлийн үед дандаа шөнө ирлээ шүү дээ. Шөнө гэдэг маань нөгөө 6 гээл нар жаргах чинь. Тэгэл наашаага нөгөө лайсангаа хийгээл замдаагүйр давхсаар хаяа 7 8 9 гэж орж ирнэ тий. Тэр бол айгүй үн. Тэгээ ирээд айгүй их ажилтаа уц сонроо бэлтэн цэвэрлэн маргаашийнхаа өмсг юмыг бэлдэж тавина идэж юм идэж уун. Тэгээ ингэсээр хэлчихээ. Тэгээ өглөө 4 гээл босон тий. Дандаа 4 гэж босон. Унтах цаг айгүй ховор. Цаг бол айгүй алчгал байд юм байна. Цаг болгоны минут болгоныг айгүй зөв зохицуулж зөв зохион байгуулж явах хэрэгтэй байд юм байна гэж бодож байна. Тэгээс нэг чи 2 бензин сэнгэлдэг зэгтэй байсан байхгүй. Эхний бензин сэнгэлдэхтэр нь би бензинээ сэнгэлчээд тагаа яагаад чи хойд тагаа дутуу таглаад дараа нь чангалчихъя гэж тавьчихсан байхгүй. Тэгээ гараа авсан чи илс эхлээд тэгээ хоошоо нуруу руу нороодох эхлэхгүй юу. Тэгээ гайхаад энэ усны сав хагарчжтэй гэж та за усгүй ч яах вэ болчих гэж та явж исэн чи бүр ийшээ ингээл бүкс рүү хорсч морцоод эхлэхгүй. Бензин үнэртээд тэгээ ингээ харч чи магнитаг байхгүй. Тэгээ боо паник болчихсон. Би нэг уртлын банка албаар тооцоолоод жоо хөнгөн явъя гэж та уртлын банканы 3.2 бензинтэй хойтлоод үргэцсэн байсан. Тэгээ хойтлын дийлэх бензин байхгүй. Тэгээд өчнийг дараагийн бензин сэргийлэх хүртэл 200 явах байлгүй да. Тэгээ паниктаад тэнд нэг машинтай хүн зогсож байгаа нь дахиж очиод скотч гууж аваад скотчоор нь скотчж байгаа жим хийчихээ. Тэгээ цаашаа гараа явсчаа. Элсэн дуусаад явж ирсэн аа. Яг бензин сэргийлэхийн наан 30 км амар илсээр явуултыг. Тэгээ улаас хойтлын банк угаасаа дуусаад уртлын банкаараа явж ирсэн улаан асаад яг барааны наан 5-6 км чийл илсэн дээр. Тэгээ заа ингээ баларлаа. За балрахч байх нэг бензин тэгээд олгол байлгүй. Тэгтэл бөөн цаг алдна. Бөө одоо тий айгүй урт стейж байсан. Тэгээд шүн дуусах нь ингээл янз бодол ороод. Тэгээ бензин дуусаагүй байхдаа ингээд хүн амтнаас бензин асуугаад явлаа. Тэгээ бензин юу н олдоогүй үстэй. Тэгсээр хагаад нэг юм хөрсөн. Яг баг ингээд сүүлийнхээ үн дээр л очсондоо чаавс. Ямар ч юм шахруу баг энэ жоох шахруу бензин дээр л очсон. Тэгээ бүр бөөн баяр болж байгаа юм. Тэр чинь ерөөсөө 400 хэд байлаа? 460 байлаа. За 460 км-ийн ерөөсөө тал нь дэрштэй юм илсэн манхан заяа. Дэрштэй юм хатуу ингээд ойдог те. Дээшээ мэшээ аягүй цуу дугуй ойгоод ерөөсөө гарахгүй. За тиймаар явж байгаа юм. За тэгээд дундын барай орно. Дундын барайнаас цаашаа үргэлжлүүлээд ерөөсөө л юм хаднаас өөр юу ч байхгүй. Ер нь бол тэгэл миний нуруу хамгийн түрүүнд өвдсөн юм аа. Нуруу өвдөл тэгээ энэ хоёр гар мар 2 цогоо 3 цогоо гэж ингээл хамаг юм өвдчихин. Тэгээд төвчлэг айгүй эрэлттэй. Би одоо өөрийгөө нэлээд айгүй бэлдэж ирсэн гэж бодсон. Бас дутуу юм айгүй их байна. Ойр зургийн дулаан уцснаас ахуулаад те. Энэ хүмүүсийг харахаар бас амар юм бэлдээд ирсэн байгаа юм. Би бол бас болоогүй байна да тий. Би яагаач яг хөө тэгээ миний хувьд бас нэг багасаа мачиг л унсан биш. Бор зүрхээр л гэдэг шиг явж штэ. Тэгээ хоёр өдөр үлдлээ тэгээ гүрэж жагаад гол нь финишэл хий гэж бодож байна да одоо.
энд төрсөн өдөр болж шүү манайхаа. За Дакарын биоктер болж байгаа төрсөн өдөр яаж үлдгийг та бүхэн харж байна. За биокийн катерингаас авчирсан хоолоо дээр нь ямар ч усны лаашиг нь тавиад үлээлгсэн байна шүү. Барайнд орж ирлээ мотоциклуудаа энэ хэсэгт одоо авчирч өгдөг байгаа. Энэ манай механикууд ажилладаг. Манай багч 9 мотоцикл байгаа, 7 механик ажиллаж байгаа. За 9 мотоциклын 2 нь хасагдсан байгаа. Мотоцикл болгоно тус-тустай ийм ширээтэй, багцтай ингээ ажиллаж байгаа. Энэ ингээ багцны машин байна. Багц хэлбэг өгөх юм байгаа. Нэг мотоциклын дээр нэгээс 2 хүн ажилладаг шиг байгаа ирээд. Одоо хамаг юм эхлээд цэвэрлэгээ хийн. За тэгэл тосмаас хамаг юмнуудаа шалган шүнжээгөл юм болт юм даа. Шүн ойрлуулаад тестлээд яваад. Ер нь юм 2 юм машин байгаа. Техник атцсан машин. Нэг нь болохоор бидний унтлагын машин. Ерөнхийдөө энэ машинд чинь 7 хүн унтаад байгаа байх шүү. Энэ машин. Энэ хэсэгт болохоор манай багийнхны ерөнхийдөө ирээд юм умаа цэвэрлээ суугаад одоо амраад юм умаа идэж уудаг юм хэсэг байгаа юм байна. Тэгээ манай сервисийн болохоор тийм ингээ майхантай унтчихдаг. За энэ самбар дээр ерөөхдөө маргаашийн этапын мэдээллүүд байж идэг, цаг байдаг. Эглөө хэдээс гарах уу, хэдэн километр явах уу, яах вэ гэдэг. Маргааш 6 км лайс яваад 420 км special stage уртаа. Тэгээ 103 яваад финиш хийх юм байна. Тэгээ маргааш ер нь 420 нэлээд хэцүү stage болох нь бол маш ойлгомжтой. Маргааш хамгийн ихний цэгт 7-оос гарахтай байна. Яг бүх мэдээлэл бичсэн байж идэг. За манай гэр юм уучаач одоо хэд 3-7 онцлоо шүү. Ингээд байж байгаа. Ийш ороод. Ингээ хоёр талтай 3 ортой. Энд унтж байгаа энэ гол энэ. Тийм л сонготой тий. Өө ирчүүл энэ ингээ хөө замбрааг хамаг юм холилдцаад. Хаана юу ч байгаа шүү дээ мэдгүй. За энэ хөө раллигийн амьдрал. 2 өдөр үлдсэн. Ямшлуусаа хичээж байгаа дуусгана гэж бодож байна. Yeah. All support team is very tired. Long on the road is very long. Almost 2 weeks. Кимача гатаа одоо өдөр болго уулзж байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд бол бас амар хийс эцэгнэ. Ийтэд даст итэн гэж юм. Тэгээд айгүй их шороонд явсан гэсэн үг. Тэгээд ямар ч байсан ер нь бол багаараа ер нь нэлээд ядарч байна. Тэгээд та нар ч гэсэндээ ядарсан харагдаж байна гэж. Тэгээд бидний хувьд гэсэндээ өдрийн бас 500-аас 600 заримдаа 700 800 явж байна. Тэгээд ер нь бол эхнээсээ ядарч байгаа манай ТК ядарч байна, би ядарч байна, хүнхээ ядарч байна, манай амгаа ядарч байна гэх мэтчлэн. Тэгээд ер нь бол бид нар гэлтгүй энэ тамирчид бол бүр үнэхээр одоо төсвөр төвчөөлийн төвчээрийн төлөвлөлтөд хүрж байна. Тэгээд гисэн ч гэсэндээ Дакар бол үнэхээр одоо яг буцалж байна. За маргаашнаас бол одоо багуудын ерөнхий одоо подиум бол тодорхой баг бэлэн болж байгаа шиг байна. Honda бол маш хүчтэй байна. За Ross Branch одоо мөчөөгөө өгөхгүй Hero-гийнхэн тавьж байна. За мөн одоо Toby Price, Kevin Benavides, Luciano бүгд хойноос нь нэгж байна. Гэхдээ бол цагаар бол одоо яач ингэ холдоод байна. Гэх мэтлэн бол Дакар бол энд бол үнэхээр одоо амар одоо үгээр хэлэх аргагүй өрсөлдөөн одоо үзүүлж байна. За ингээд гоё юм өдрөө. За сайн уу сонроо. Сайн. Өөргөө танилцуулаач. Би бол өвөр Монгол Ачаа зүүн хошуу нутагтай сонор байна. За тэгтээгээсээ мотоцикл унж гисэн бэ? 16-7 настайгаас ихэд авсан. Маань нутаг бол Ачаа зүүн хошуунаа. Дахин чинь Ачаа зүүн хошуун бол ёстой ариун гоё сайхан элэс байдаг. Одоо дахин чинь ирээсэн унах дуртай хэлсэн мотор унах. Тэгээ хэлсэндээ мо тэгээ уул хадаасан жан дээгүр шиг унах. 9 жилийн Дакартай харьцуулах арга байхгүй. Энэ удаанаа 24 он Дакарын уралдаанаас өмнө бэлтгэл болсор хийжгээд бээн гэмтэйгээ. Тэгээ энэ удаанаа хурж ирэх зөвлөг нь бол одоо уралдаанаа сайхан төгсгөөш болсон амар төвшин. Одоо өөрийнх нь компани тамирчдсыг одоо тусал дийлүүд одоо туслахаар тэгж явж байгаа зөвлөгтэй. Ёстой ариун хүн намаас асууж байна. Туслаад өөрөө хэр бүтэн байх вэ? Ариун бодож байна уу? Санаа зовж байна уу гэж ярьж байна. Асууж байна. Миний бодохоор хамаа байхгүй. Энэ жил ирэх зөвлөг нь бол одоо уралдаанаа дуусгах л болсон. Дахин чинь нэгэд бол бие дээр шарахтай, шарах болсон эдгээгүй хамт найзаа туслах ёстой. Тэгж бодож байна. Ариун юм бодож бай. Энэ жил миний уунж байгаа чинь бол 24 оноо шинэ хэлбэрийн ралли.
Тэгээд чинь 4 жилийн хөшгөн раллитэй харьцуулбал чадлаараа нь амар сайн. Одоо элдэв жилийн талаараа бүр одоо уулаасаа сайн. Энэ жилийн шинэ раллида өстой сэтгэл өндөр байна. Монголоос ариун бас сайхан чимээ ирж ясан ковигаас та нартаа нэг сайн боллоо гэж чимээ явуулж байна. Гизээ зам чөлөөтэй бол нэг Улаанбаатараар та нарын хажуу эргэж төвөхөр очиа. Монголд бол заавал ирж нэг урагдаараа гэж байгаа бид бол. Тэгээ ардан зам чөлөөтэй бол бүгдээрээ Улаанбаатар золгоцгоё. За та нартаа баяр хүргэж байна. Сайн боллоо. За тэгээ дахин уулзнаа. Би хоол идэх хараа. Тас хоол идэх. Бид энэгээр нэг яхаа. За тэгээд ямар ч байсан сонор дүүдэр ирлээ. Сайхан халуун дотн угтаж авж гин. Тэгээ сайхан ярилцлаа. Манай гүүгч, эсний гүүгч гэж байгаа шүү дээ, тий. Эсний гүүгч маань өвс байсан төч орт гээд гараад ирсэн гэж байна. Энэ одоо угаасаа уралдаж байгаа багийнгаа амт дэмжих гэж ирсэн. Угаасаа бэлтгэлтэй байгаа учраас наасаа тийм зорилготой. Багийн дагалгавар нь тийм дагалгавартай байгаа гэж. Тэрнээс маань нэр чи бас нэг 40 хэд рүү орчдөг. Тийм мундаг ир шүү дээ. За дахиад үргэлжлэсээр явж гин манайхаа. Гоё нөө гоё. Ер нь одоо ингээ шувтарлаа да. Шувтарч. За 10 дугаар стейжийн код английн авраг Эммануэл Андухаар гарч ирж Фимийнхэн одоо стейж вины шагналыг авч байна. За дэлхийн аврагын цувралд оролцох одоо энэ хүний хувьд том оноо олж байгаа. W2RC contender every Энэ бол одоо өнөөдөр стейжийн вин хийсэн ралли 2 төрөлдөө юу авч идэж байгаа шагналыг авч W2RC. I was talking to him yesterday. Honda багийн тамирчин дахиад авраг Рики Барбек өнөөдрийн стейжийг тэргүүлж Фимийнхэн одоо шагналыг авч байна. За өдөр болгон энэ стейжийн аврагуудад одоо шагналыг гардуулдаг. За Томбер дахиад авраг шагналаа авч байна. Сара Прайс гарч ирж шагналаа авах чинь өнөөдрийн одоо Сисвиний англид юу авсан. Анхны стейж вин. The most incredible second time. I pushed, so I did just that, but didn't expect to get a stage win out of it. And За өнөөдрийн Барбек авраг энд эхнэр нь бас хоёулаа стейж вин хийсэн. Хоёулаа гоё маас аврагууд. Look at that. You have to try to do every stage well and finish. That is the key. You know, it's, when you fall like that, you got to think a lot of things come across your mind. Quitting is definitely the first. So you got to put that aside and carry The film, Yeah, stage kind of like winner a game of Monopoly. You're kind of around Marvin Garden. тэргүүлж All байгаа. that's left Өөрөөр is одоо to тэргүүлж finish the байгаа. board, Чидраад start placing стадиг boardwalk, тэргүүлж and байгаа let's хүмүүс. make it all the way to the end. Тэр самбар дээр одоо өөрийнхөө гар үсгийг сурж As if баталгааж болж Dakar байгаа. 2020 winner, Тэдний 2 бол more алдрын танхим squares to go before гарч байгаатай calling адилхан зүйл болж байна. Энэ удаагийн Дакарын Yeah, the 2 squares is going to be a stretch for 2 days, that's for sure. A few days ago, we were ранкинг talking about одоо a gap, тэргүүлж байгаа. 20 minutes plus. Юун Now that gap is самбар дээр гараас diminishing сурж байна. little by little. Will they be able to hold it all the way is the question. Carlos joining me. as a- Машины a big гараа бол маш concern. өрсөлдөөнтэй All болж the байгаа шүү. top Үнэхээр as the medal өрсөлдөөнтэй. around Lucas Cruz За is нэг нь urдаа Carlos ороод, нэг нь Sainz хойноо gathered ороод яваад байгаа. So Carlos, we're looking Задраач tonight бол одоо at an interesting 3 өдөр одоо story in тэмцээнийг your тэргүүлж categories. байгаа. And you can- Ракны англид тэмцээнийг тэргүүлж байгаа. Мартин Макичин экипаж. За өнөөдрийн экипаж бол маш их одоо сул ирэлттэй, маш их одоо даастай эзэн гэж байна. Тэгээд маш их тоосонд ажилласан. Юу хийж байгаа? Өвдгөө тэрж байна. Тэгээ өвдгөө тэрвэрэж дээш нь татааш наадгаа. 11 хоног ингэж хондлоо миний нэг яаж. Даарч гинөө. Өч гаалтуулж хүү энэ өвдгөө тэрвэрэх юм яасан. Яаснаа гаднаас За гал унтарсан байна. Харьцангуй дулаахан болсон байна. За энд хүмүүсүүд чийлэрж гин өвдгөө тэрвэрж байна. Ил галын дэргэд өвдгөө тэрвэржсэн ил гал маань унтарсан байна. За энд хэдэн нөхдүүд үнэхээр чийлэн өдөр тоглоо сууцгааж юм да. За манай хоёрын өвдгөө тэрвэрээ чийлэрж байна. Явах уу тэхэ? За ёо түнхэ. Яж буудруугаа маргааш ч өдөр бас хөөргөн зам туулна 300 км. 300 нэр үнэндээ нэг дуг хийгээс ирэхэд 300 явчихна дөө. Тэхэ бол бидрийг өнөөдөр тэнгис далаа гаталж байгаа. Тэнгис далаа үзүүлж байгаа. Аимшиг явж байгаа шүү дээ. За тэгээ ерөөхдөө Дакар эхлээд чи бид нар энэ дээрээ тэд онж байгаа. Өнөөдөр чи 10 хэдэн
15 нь 6 нь 16 гэдэг чи 14 хонсон байна. За тэгээ яг өнөөдөр л 17 юм уу? Одоо ингээ 18 болох маргааш. За тэгээ ер нь арьс одоо түлэгдээд нүүр ам хорсоод ер нь Дакарынхаа нөгөө нэг шамралтандаа орж ин доо. За үндсэн шамралт бол амжилттай хэрэгжиж байгаа. За тэгээд Дакар үргэлжилсээр байна да манайхаа. Янз юм болж байна. Амар өрсөлдөөнтэй маш хүнд Дакар болж байна. За биок дотор бас нэгэн төрлийн юм байгаа. Тэрний үгээр энд ингээд нөгөө исламын шашинтай оронд ирсэн байгаа учраас Дакарын одоо энэ арын албанд ажиллаж байгаа хүмүүсүүдэд за шашин тий өөрийнх нь одоо үзэл санааны, оюун санааны тэр итгэл үнэмшлийн хүндэтгээд энд ийм плеерүүдэд зориулсан одоо ийм хэсэг хийсэн байгаа. Тэгээ энд бол Дакарын одоо арын албанд ажиллаж байгаа за Сауди Араб үндэстэнгүүд болон за бусад одоо энэ орны исламын шашинтай залбирдаг хүмүүс зориулсан ийм залбирлын юм юунуудыг биок дотор 6-7 хийсэн байлээ. За тэгээ дээрэс нь энэ шашин чинь өөрөө нөгөө ийм цагаар ингэж залбирдаг. За өглөө өдөр үдээс хойш нар жарахаас өмнө гээд ингээд хит хит удаа залбирдаг ийм заншилтай. Тэгээд энэ заншлыг нь одоо хүндэтгээд ийм арга хэмжээнүүд одоо ийм юмнууд хийсэн байна. За 22 онд бол байгаагүй. Тэгээ нөгөө ирээ гайхчихсан шууд гадаа гарч ирээд энэ катерингийн ч юм уу энэ юмнуудын гадаа гарч ирээд нэг ийм картон цаас ч юм уу нэг олбог шиг юм дэвсээд залбирлаа үйлддэг байсан бол энэ жилийн Дакар асар олон юм өөрчлөгдсөн байна, сайжруулсан байна гэсэн үг. Дакар ралли дээр өнөөдөр стейж 11 хийж байна. Одоо гадсан өдөр үлдээ.